Сэлб тэд төвийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна. Нөлөөлийн бүсдэг 2350 айлын газрыг чөлөөлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1525 айлтай уулзаж зөвшөлдсөн байна. Ирэх 7 дугаар сар гэхэд газар чөлөөлтийг дуусгах юм а. Түншлэн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлийн төслүүдэд гадаадын зах зээлээс урт хугацаатай хүү багтай ногоон бонд болон доктортой хөгжлийн бонд босгох талаар ярилцаж байна. Гэр хорооллын сэргэлтийн хүрээнд Сэлб төв буюу Чингэлтэй дүүргийн 14-18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дугаар хороог орон сууцчлах ажлын тэзүүг боловсруулж байгаа. За тодорхойлбол эхний ээлжийн 158 мянган газарт 12 мянган айлын орон сууц сургууль цэцэрлэгийн 10 байгууламж худалдаа үйлчилгээний төв спорт ордон байгуулахаар төлөвлөж байна. За ингэхдээ 20 минутын хот концептийн дагуу хэрэгжүүлэх юм а. Сэлб төвийн газар чөлөөлтийн ажил одоо үргэлжилж байна. Нийтдээ 158 мянган талбарт 2206 нэгж талбар чөлөөлөхөөр ингээд иргэдийн хөрөнгийн үнэлгээ, газрын үнэлгээ, өлөөдөл хөрөнгийн үнэлгээ хийгдэж байгаа. Ингээд одоогийн байдлаар 1500 орчим иргэний одоо хээрийн судалгаа буюу хөрөнгийн хэмжилтийн асуудлууд, газар өлөөдөл хөрөнгийн хэмжилтийн ажлууд хийгдсэн. Ингээд шат дараагаар иргэдийн үнэлгээний тайлангууд гарч байгаа. Энэ үнэлгээний тайлан бол одоо хөндлөнгийн мэргэжлийн байгууллага үнэлгээний тайланг хариуцж гаргаж байгаа. Ингээд үнэлгээний тайлан гарсан айлуудаас эхлээд эхнээс нь иргэдтэй үнэн дээр зөвшөлдөх ажлууд хийгдэж байна. Ингээд одоогийн байдлаар 80 айлтай хөрөнгийн газрын үнэлгээнд дээр харилцан тохиролцож иргэд рүү мөнгөний шилжүүлэхээр тухайн 80 иргэн маань бол газраа бэлэн мөнгө рүү хийсэн ийм өсөлт илэрхийлсэн. Ингээд иргэдийн мөнгийг шилжүүлэх ажил нийслэлийн засаг даргын тамгын газраас одоо захирамж гарах ажил ингээд явж байна. Ингээд цаашдаа бидэд шат дараатаагаар иргэдийн маань ингээд үнэлгээний тайлан гарч ирэл иргэдтэй уулзаад эхнээсээ хилцэл тохирсон айлуудын одоо санхүүжилтийг шийдээд эсвэл орон сууцнд орохоор тохирсон бол орон сууцын газрыг орон сууцаар солих гэрээг нь хийж өгöd ингээд явна. Сэлб төвийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна. За нөлөөлийн бүсдэх 2350 айлын газрыг чөлөөлж эхэлжээ. За өнөөдрийн байдлаар 1525 айлтай уулзаж зөвшөлдсөн байна. За ирэх 7 дугаар сар гэхэд газар чөлөөлтийг дуусгах юм а. За өнөөдөр барилгын ажлыг эхлүүлэх бөгөөд за иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлийн төслүүдэд гадаадын зах зээлээс урт хугацаатай хүү багтай ногоон бонд болон доктортой хөгжлийн бонд босгох асуудал яригдж байгаа юм а. Үнд цаас гарах энэ ажлыг одоо өнөөдрийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар одоо дэмжих үгүй юу гэдгийг одоо бас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт танилцуулж байна. Тэгээд төлөөлөгч нар асуулт санал явж байна. Ингээд үндсэндээ энэ үнд цаас гарахыг дэмжиж бид дараагийн шатанд засгийн газрын хуралдаанаар оруулж одоо энэ үнд цаас гарах зөвшөөрлөө аавна. Ингээд энэ зөвшөөрөл маань болвол бид дахиад иргэдийн төлөөлөгч, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан дээр хуралдаж яг энэ үнд цаас гарах тухай шийдвэрээ баталгаажуулаад ингээд бид гадны хөрөнгийн зах зээл дээр танилцуулга одоо юмаа хийхээр ингээд зорж байна.